За сайн байцгаана уу? За Чекэд байгаа монголчуудаа юу анхаарах вэ? Сэдвт ээлжид видео бичлэгээ би өнөөдөр Прага хотод хийж байна. За тэгээд Прага хотод хотныгоо уйлж авцгаа ямар ч хэсэн өнөөдөр хэдүүлээ спортын тухай жоохон ярилцъя гэж ингэж бодлоо. За тэгээд сайн уу отгоо? Ажил төрөл сайн уу? Гэр бүлийн бүх сайн биз дээ? За сайн байна уу? Гэр бүл ажил төрөл бүгд сайхан байна. За урилга хүлээж авсан маш их баярлалаа. За тэгээд хоёулаа өнөөдөр ер нь Чекэд байгаа монголчуудын маань нөгөө спортын тухай жоохон ярилцъя гэж бодод байна. Одоо Чекэд маань одоо бас одоо тодорхой бус ер нь яг нэг 5-6 мянган монгол бараг байх шиг байна тий. Тэгээд энэ монголчууд маань одоо ажил хийх хажуугаар спортын арга хэмжээнд маш их оролцож байна тийм ээ. Тэгээд энэ тухай бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл авах. А түүний өмнө одоо өөрийнхөө тухай жоохон манцчих хэлцүүлэх байна. За намайг Санжисэл би авах гэдэг. Би одоо Чекэд ирээд 15 жил амьдарсан байна да. За энэ хугацаанд тэгээд бас 2003 оноос эдгүү спортын урлагийн тэмцээнүүдэд өрн тасралтгүй оролцож байна. Дөнгөж саяхан одоо өнгөрсөн 7 хоногт бас Швед улсын Евро ахмад цэцэн бөмбөгчдийн 9 дугаар тэмцээнд оролцож байна. Дөнгөж ирээд байцгааж байна да. Шведийн тэмцээнд одоо манай Чекээс ер нь хэр олон баг оролцсон? За Шведийн энэ тэмцээнд манай Чекээс ерөнхийдөө өмнө нь бол нэг 2-3 баг явдаг байсан. Одоо бол өргөжөөд ер нь 4 баг явлаа та сая. Тэгээд бүх насны ангиллуу дарж тулсан бид нар. Шведийн тэмцээн сая ер нь нэлээ өргөн хэмжээнд болох шиг харагдлаа. Бид бас интернетээр бас бүгдээрээ үзсэн баг тийм ээ. Тэгээд Чекээс одоо очсон тамирчин маань ямар шиг амжилттай ирсэн бэ? За ерөнхийдөө Шведийн тэмцээн бол урд өмнөх жилүүдийг бодоход маш чанарын өндөр түвшинд маш өргөөгүйтэй боллоо. Нийт Европын одоо 9 орноос 300 тамирчид 32 баг бүртгэлтэйгээр орж ирж тогтсон байна шүү дээ. Жилээс жилд ер нь одоо ийм том Европын хэмжээний одоо ийм спорт хэмжээ бас гоё өргөн болж маш зохион байгуулалт сайтай болж байна тийм. Маш их зохион байгуулалт өндөртөө даяхан Шведийн хамт олон бол ер нь спортын арга хэмжээ ямар байх ёстой вэ гэдэг хэмжээ хүртэл бас зохион байгуулалтаа маш өндөр сайхан хийж чадсан байлээ. Тийм байна. Тэр бас үнэхээр бас гайхалтай бид нар үзэлтэй зургууд ч үзлээ гэдэг бичлэгүүд ч үзлээ. Үнэхээр бас таалагдсан шиг гоё болсон арга. За тэгэхээр одоо Чекэд байгаа монголчууд маань ер нь чөлөө цагаа хэлсэн бол ер нь бүрж чадчихжээ. Спортод одоо ер нь яаж оролцож байна? Тэр тал дээр одоо жоохон ямар бодлоо байна? За одоо тэгээд хүн болгонд өөр хороор оролцдог баг. Би бол ерөнхийдөө бүх насны эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, ер нь залуучууд бүгдэд уриалж хэлэхэд бол спорт гэдэг бол агуу зүйлээ өөрөө надад хэлүүлдэггүй бүх хүн мэдж байгаа. Тэгээд спортод ер нь бүгдээ цаг заваа боломжоо зохицуулаад ер нь идэвхтэй оролцож байгааг их сайн уриалж байна. Бид нар бол мэдээж хэрэг маш их ажиллаж байгаа. Гэхдээ хагас сан бүтэнсээ өдрүүдэд бол бас бид нар тоглох болцоо маш их байдаг шүү дээ. Энийг л ашиглаарай. Манайхан амжилт гэхээр айгүй том амжилт одоо Европын аврагч юм Олимпийн авраг болох гэдэг. Тийм биш ээ. Зөвхөн өөртөө л амжилт гаргаж. Эхлээд 1 км гүйжсэн бол дараа нь 2 км гүйдэг бол тэгээд 3 км гүйдэг бол тэр чинь таны одоо өөрийнхөө эрүүл мэнд өөртөө олж хамгийн том хөрөнгө оруулалт хамгийн том амжилт шүү дээ. Яг үнэн тий. Одоо дандаа сүүлийн үед манайхан ч одоо эрэгтэйчүүд нь бол сакс бүгд волейбол зөндөө тоглоод одоо сүүлийн үед манайч волейболын баг ч манай шиг ажиллаж байгаа шүү дээ. Одоо Европын байсан тий. Европын ер нь ахмад саксын бөмбөгчид залуу саксын бөмбөгчдийн тэмцээн тусдаа явагдаад идэг байсан боловч волейболын тэмцээн гэж юусэн явагддаггүй байсан. 3 жилийн өмнөөс бол Европын авраг волейболын Европын аврагыг үздэг байсан. Эхний тэмцээн бол Бельги болсон. Хоёр дахь тэмцээн бол Австри улсад болсон. Гурав дахь тэмцээнийг бол манай Чех хамт олон авч Чех улсын хараад цэцгээр аваад маш амжилттай зохион байгуулсан. Айлтны багийн хамт олон зохион байгуулсан. Одоо дөрөв дэх тэмцээн маань 9 дугаар сарын 2 дахь 7 хоногт болно гэсэн одоо ерөнхий нэг тайм гарсан байж байгаа. Тэгэхээр одоо бид нэр тэрэндээ бэлдээд бас явцгаана. Одоо монголчуудын маань Чекэд байгаа монголчуудын маань одоо ийм спорт тамирын одоо ийм арга хэмжээнд одоо Чехийн ижил сайдын яамны зүгээс ер нь хэр тусламж үзүүлж чадж байна. Хэрхэн холбоотой уялдаатай байна. За бид нар бол одоо ижил сайдынхаа яамтай бас харьцангуй холбоотой байдаг. 2015 оны волейболын Европын 3 дахь удаагийн авраг дээр бол манай зөмбөрт лам сайд байсан. Туслах баяр хүү дараагийн шатны
хүмүүсүүд биднэрт маш сайн тусалцаа үзүүлж маш өргөн хэмжээгээр дэмжиж тусалсан байгаа. Одоо бол манай шинэ сайд хүрэлцэн ирсэн байгаа учраас тий залуу хүн байсан. Одоо биднийг бас их сайхан тусалж дэмжиж ажиллана байх гэдэгт найдаж байна. Ер нь бусад орнуудыг ингээд тэмцээнд явж байхад харж хахад элчин сайдын газрууд маш сайн дэмждэг юм байна. Тэгээд ерөөсөө сая их энэ Шведийн тэмцээнээр хойш улсад суугаа манай улсын элчин сайд мөн тэнд өөрөө очиод оролцоод тэмцээнд тоглолцсон, тамирчдаа ивэд итгэсэн бүх талаар туслаад дэмжиж өөрөө сайд маань дунд нь ороод тэнд явж байна. Тэр бол маш гоё сэтгэл. Одоо сайн боловсролын тэмцээнд одоо ч манай манд ирсэн манай элчингээс ирсэн өөрөө тоглоод явчихсан шүү дээ. Тий, одоо яг энэ дашрам бас хэлэхэд элчин сайдын газар бас одох баах маань ирсэн байна. Одох баах бол одоо ерөөсөө спортыг яг зүг сэтгэлээсээ дэмждэг. Тий, маш ойлголцоход амархан их сайхан спортлог хүн байгаа учраас бас ер нь дараагийн тэмцээнүүд дээр элчин сайдтайгаа хамтран ажиллахад ер нь таатай байна гэж бодож байна. Тэр бол одоо маш чухал юм байна. Элчин сайд гэж ярьсан нэгэндээ хоёлаа ярьж байгаа юм чинь бас одоо энэ өсвөр залуучууд маань одоо энэ карьер одоо спортоор одоо жишээлбэл зэрэг мастер гэдэг болдог шүү дээ. Тэр төвтэй ер нь хэр дэмжлэгтэй байдаг юм. Монгол улсаас одоо тэдгийгээ тодорхойлох ямар боломж юм байна? За энэ дээр бол харин манай чихэд бол ер нь дутагдмал тал маш их байдаг. Ер нь өөр ус газруудыг хараад хахад энэ янз бүрийн төрийн бус байгууллагуудын зөвлөлүүд тэгээд янз бүрийн спортын том төлөвлөгөөд байгуулсан. Эдгээр нь бол амжилттай явж байгаа тамирчтай маш сайхан тодорхойлтын дараа амжилтуудыг бичээд Монгол улсын одоо тэр сагсан мөнгөний холбоо, баялуулгын холбоо бүх газрууд явуулаад дээрэс нь бол тухайн улсын элчин сайд бас ер нь цаашдын тодорхойлтыг маш сайн гаргаж өгч тэр тал дээр дэмждэг юм бэ. Манай чихийн хувьд бол ер нь одоохондоо бол ер нь нэг л тамирчин спортын дэд мастер авсан байгаа. Тэр нь бол Чех улсаас тодорхойлогдоогүй. Одоо Европын албаны улсууд бүгд ижил эрхтэйгээр ахмадуудынхаа аврагт явж байгаа учраас амжилттай болоод хараад өөр улсаас тодорхойлогдож Чех мастер өөр болсон ба шүү дээ. Тэгэхээр одоо манай энэ залуучуудаас одоо жишээлбэл одоо мастерын зэрэгч ч юм уу мастерын 1 2 3 зэрэгт одоо тодорхойлогддог байна гэсэн. Одоо ер нь ингээд хаврын баяр дээр харж байхад чинь бол одоо залуучууд бол одоо ерөөсөө маш сайхан тоглож байна. Боловсрол дээр хэвч чинь одоо өнөө одоо Европын залуучуудын өндөр лигт тоглож байгаа цорын ганц Монгол хүн байж шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Чехийн баг тийм Европын залуучуудын өндөр лигт тоглоно гэдэг бол ерөөсөө тийм бага хөвгдөн биш шүү дээ. Чадвартай урамшилтай. Тийм болохоор одоо ийм залуучуудын урам зориг бас мөхөхгүй тийм ээ. Одоо төгчүүлээд ямар нэгэн талаар дэмжиж төгчүүл одоо болсон тагтал байна. Одоо маань одоо ямар цол иргэнтэй явж байна спортын? За би сакс волейболын 1-р зэрэгтэй. Тэгээд одоо сүүлийн үед бас сакс волейболоос гадуур бас жоохон йогийн дэс гэж жоохон сонирхож байгаа. Тэ яг монголчууд ч нөгөө их хөшөрөх биш хөшгөр бас жоохон эвгүй болдог гэдэг шиг тийм. Тэгэхээр хөшгөхөнд бол бас одоо тэр хөшиг гэдэг бол даандаг одоо бидний насны юм чинь ер нь 30-аас дээш настай яваад ирэхээр одоо энэ хүүхнүүд маань фитнес явахад бас их сайн байдаг юм. Тэгээд фитнес ажиллах гэхээр их тэр за мэдээж явж байгаа нэг гоё би хаатай байгаа шүү дээ. За ерөнхийдөө бол фитнест явах бол ер нь зүгээр л дээ. Гэхдээ би бас энэ дээр бас нэг юм хэлэхэд бас олон цагаар ажилласны дараа фитнест явах бас хүндрэлтэй байдаг. Ядарч уулын ядардаг. Тэгээд дээрээс нь бид нар бол яг зориултын зөв хоолтыг хийдэг учраас тийм болохоор би ерөөсөө бүгд спортоор заавал фитнесээр биш спортын бүхэл төрлөөр сайхан хичээллээ. Ялангуяа йогоор хичээллэхийг бол бас одоо өөрийнхөө насны болон надаас дээш насны бүх хүмүүст уриалж хэлмээр байна. Яг л одоо уян хатан сэтгэл зүйн тайвшрал бүх тал дээр маш сайхан тусалцаа үзүүлдэг спорт. Яг тэгэхээр ер нь спортоор явсныхаа хажуугаар заавал хоолтондоо ерөн хоолтондоо гэсэн гарч байгаа тийм ээ. Тэгэхээр за тэгээд ярилцлага хэлж одоо сайхан ярилцлагаанд одоо маш их баярлалаа. Тэгээд энэ цөөх минутанд ямар ч хэлсэн Чехэд байгаа манай Монгол залуучуудын маань спортын маань амьдралыг жоохон ч гэсэн автомат яаж өглөө их баярлалаа. За тэгээд анхаарал тавьсан та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэг бол баяртай.